байцгаана уу? Миний нэр Бумажов, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ өмнөд тойргийн газрын ахлах шинжээч. Өнөөдөр та бүхэндээ Монгол Улсын засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавцлалтаар батлагдсан байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх журмын талаар танилцуулах болно. Энэхүү журам шинжилтэн батлагдах болсон үндсэн шалтгаан нь 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын баримтчиг захиргааны байгууллагын үйл ажиллагааг шинжилгээ үнэлгээ хийх журам өөрчлөлтөнтэй холбоотой. Энэхүү 2020 оны 206 дугаар тогтоолоор байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ бодлогын баримтчиг үнэлдэг арга аргачлалаар дүгнж байсныг бид бүхэн ийхүү шинжилж боловсруулсан болно. Байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх журам нь 6 үндсэн бүлэгтэй хавсрал 5 маягттайгаар батлагдсан. За нийтдэг үндэслэл гол зорилго энэ журмаар засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3-1 заасан байгууллага үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх Улсын их хурлын бусад шийдвэр ерөнхийлөгчийн зарлиг засгийн газрын тогтоол захирамж уралдааны тэмдэглэлт эдийн хэрэгжилтэнд хэн шинжилгээ үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаамаа. Энэхүү үнэлгээнд төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын харьяа агентлаг, аймгийн нийслэлийн засаг даргын хамгааллын газрын үйл ажиллагаа, за мөн захиргааны чиг үүргийн хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлээ авсан улсын төсөл үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хамааруулж байгаа болно. Шинээр батлагдсан журамд орсон онцлог өөрчлөлтүүдийг товч танилцуулъя. Нэгдүгээрт бол оржиг талуудын хамрах хүрээг нэмэгдүүлсэн. За хоёрдугаарт нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хэн шинжилгээ хийх, байгууллагын үнэлгээг дүгнэх асуудлыг төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулан зохицуулж тусгасан. За гуравдугаарт нь болохоор зэрэг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бодлогын баримтчигт хэн шинжилгээ үнэлгээ тархачлаар дүгнж байсныг шинжилэн үрдэн суурилсан арга нийцүүлэн зохицуулсан. За мөн түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлтийг нэмэгдүүлж тухайн жилийн өөрчлөлтөөр ерөнхий дүнг гаргадаг, тооцдог болсон ийм шинэдэг зохицуултуудыг бол оруулж өгсөн байна. За байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хэн шинжилгээ үнэлгээ хийхдээ 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд дөрвөн үндсэн аргачлалаар 90, 70, 50, 30 гэсэн тэгээд тэг гэсэн үнэлгээгээр үнэлжсэн бол шинэ журмаар төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөөний хэрэгжилт 85%-аас дээш дүгнэгдсэн болвол бүрэн хангалттай төлөвлөгөөний хэрэгжилт 70-аас 85% хэрэгжсэн болвол хангалттай, за төлөвлөгөөний хэрэгжилт 70%-аас доош байх юм бол хангалтгүй гэсэн ийм аргачлалаар дүгнэхээр тусгаж өгсөн байна. За хууль тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг мөн тэрхүү өмнө 206 дугаар журмын хүрээнд ингээд 5 үндсэн аргачлалаар дүгндэг байсныг бас шинжилж өөрчилсөн. Энэ нь юутай холбоотой гэхээр хууль тогтоол шийдвэр гэдэг бол бодлогын баримтчгийг эрчимжүүлэх, тэрний үүрэг даалгаврын биелэлтийг сайжруулах чиглэсэн ийм шийдвэр байдаг учраас хэрэгжсэн, хэрэгжээгүй, хугацаа болоогүй гэсэн ийм ангилалд аргачлал шилжүүлэн дүгнэхээр ингэж тогтоож өгсөө. За энд бас нэг гол онцлог юм бол бас байгаа. Хууль тогтоол шийдвэрийн шийдвэрийг хяналтаас асах асуудлыг бас энэ журмаар бол ерөнхий журмалж өгсөн байна. За түүнчлэн хууль тогтоол шийдвэрийг тайлгнах цагтлагын хувьд бас жоохон өөрчлөлт оруулсан байгаа. Энэ нь бол улсын их хурлын хяналтын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө буюу 9 сарын 15-нд чуулган эхэлдэг болсонтой холбогдуулаад цаглуурыг мөн өөрчилж бас журамд тогтоож өгсөө. За байгууллагын үйл ажиллагааг дүгнэх гэдэг 4-р бүлэгт тусгасан байгаа. Энд бол хуучин бодлогын баримтчиг ийм хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэн шинжилгээ хийх нийтлэг журмаар 3 үндсэн чиг үүргийн хүрээнд бодлогын баримтчгийн хэрэгжилтийн үнэлгээ, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ, байгууллагын нээлттэй байдлын үнэлгээсэн 3 чиг үүргийн хүрээнд байгууллагын үйл ажиллагаагаа дүгндэг байсан бол шинэ журмаар бодлогын үр дүн, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ, байгууллагын чадамжийн үнэлгээ гэдэг шинэ ийм үзүүлэлтийг оруулж ирсэн. За дээрэс нь хөндлөнгийн болон оролцох талуудын үнэлгээ гэсэн ийм чиг үүргийг шинээр нэмээд тэгээд нэмэлт оноо буюу ерөнхий үнэлгээг ингэж гаргахаар бол журуулсан байгаа. За бодлогын үр дүнд бол өмнө бид нар засгийн газрын үйл ажиллагаа, аймгийн нийслэлийн засаг даргын үйл ажиллагаа, жилийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг олон үзүүлэлтүүдийг ингэж бодлогын баримтчгийг хамруулдаг байсан бол байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн тухайн жилийн ажлыг дүгнэх гэж байгаа учраас тухайн жилд хэрэгжүүлсэн бодлогын баримтчгийг авах зүйтэйгээр бодлогын үр дүнгийн үнэлгээнд алсын хараа Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг оруулж өгсөн байгаа. За байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээнд нь болохоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хууль тогтоомжийн шийдвэрийн хэрэгжилтийг оруулсан. За чадамжийн үнэлгээнд бол хүний нөөцийн үйл ажиллагаанд чадхын зарчмын хэрэгжилт, дээрээс нь төрийн албан хаагчийн сургалт нийгэм баталгааг
хангах хөтөлбөрийн хэрэгжилт, ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ, санхүүгийн аудитын дүгнэлт зөвлөмж, хэн шинжилгээний зөвлөмж гэсэн үзүүлэлтүүдээр байгууллагын чадамжаа дүгнэхээр бол журамлсан, хөндлөнгийн оролцох талуудын үнэлгээг хэрхэн гаргах уу гэхээ зэрэг төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, байгууллагын шударга байдал, нээлттэй байдлын үнэлгээ, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн ийм үзүүлэлтээр хөндлөнгийн оролцох талуудын үнэлгээг гаргахаар ингэж журамлж өгсөө. Дээрэс нь шинээр батлагдсан журамд хамгийн бас нэг гол орсон өөрчлөлт бол хэн шинжилгээний үр дүн хэрэгжүүлэхийг нэлээд наривчлан тусгасан байгаад байгаа. Энд бол засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хийх хэрэгжүүлэх ажил, байгууллага өөрөө юу хийх вэ талаар бол бас журамдсан ийм онцлогтой. Дараагийн хамгийн сүүлийн бүлэгтээ бол хариуцлагын асуудлыг бол нарийн тусгасан байгаад байгаа. Энд бол хөгжлийн бодлого төлөлт хүний удирдлагын тухай хууль заасны дагуу засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн засаг даргыг огцруулах хүндэслэл бүхий заалтуудаар оруулж журамлагдсан. Хоёрдугаарт нь бол хууль тогтоомжид зөрчсөн албан тушаалтан хуулийн этгээдийн үйлдэл гинт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хууль зөрчлийн тухай хуульд холбогдох заалтаар хариуцлага хүлээхээр ингэж тусгасан ийм онцлогтой. Ингээд та бүхэндээ шинээр батлагдсан журмынхаа танилцуулгыг хийж дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.